RTMS. За өнөөдөр улс төрийн намуудын одоо гаргаж байгаа гол алдаа бол ямар нэгэн тийм зорилго хүсэл баримтлал үндэс зүйлээ тодорхойлоогүй. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн ашлуулын үүднээр нэгдсэн юм нэгдэл болж хуурчаад байгаа. Өнөөдөр улс төрийн намуудын нэр хүндийг залтны дунд авах гол шалтгаан нэг гэж би харж байгаа. Зөвч бурууч. За энэ чинь барууны намуу, зүүнний намуу, барууны бодлого, зүүнний бодлого гэдэг ингээд ямар нэгэн бид нар хоорондоо ингээд хилцээч гэдэг юм маргалдаач гэдэг юм тийм вирус харуулах хилцүүлэг өргөдгийг тийм байхгүй. Ер нь фанат гэдэг чинь тийм элдв анзуу ирүүл хилцүүлэг өргөдөхөөс илүүтэй зөвч бурууч өмөрж явах хэрэгтэй гэсэн ийм үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ энэ хүмүүсийг фанатизм гэдэг шүү дээ. Үзэл баримтлалаар нь улс төрийн намуудыг баруун, зүүн, төвийн хэмээн хуваадаг. Барууны үзэл бүхий намд капиталистууд, консервативууд мөн хаан засаглалыг дэмжиж багтана. Харин зүүнний үзэл баримтлалд нийгмийн эрхтгч байдлыг хангаж доод дагаврын амьдралыг дээшлүүлэхэд чиглэдэг анархизм, коммунизм, социализм, сонгодог либерализм мөн социал-демократ үзэл багтана. Ардын намтай адилхан ардын намаас бүр ардын намынх нь барууны үзлээр хэлчихэж бүр би гайхлаа шүү дээ. Ардын намын нөхдөө чинь ингэж хүний өмчрөө дайрч болохгүй энэ төр юм яриад унлаа шүү. Тийм ээ. Тэгэхээр миний юу хэлэх гэж байгааг үзэгч та гадарсан баг. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ Монголын бүх намууд ямар ч үзэл баримтлалгүй болсон гэдгийг өгүүлэх болно. Гол асуудалтай орохын өмнө нэвтрүүлгээ маш товч танилцуулъя. Энэхүү нэвтрүүлгийн нэр 9 минут гол зорилго. Гол ураа бол жухан мөнийг 9 минутад багтаан өгүүлэх зорилготой. Монголын улс төрийн намуудын баруун зүүнний ялгаа онлын төвшин төдийгүй бодит амьдрал дээр зам харжээ. Улс төрийн намууд арчил, эрх чөлөө, нийгмийн шударгаас энэрмүү төрийн тухай амуралтуулан ярьдагч үнэн хэрэгтэй эрх мэдлийн төлөөх бүлэглүүд болон хуурсан хиндэж илэрхий болсон. Иймэрхүү үзэл санааны гүн хямрал нь сонгогчдыг гүн төөрөгдөлд оруулав. Ялангуяа залуус улс төрийн сонголтоо хийхдээ эсгэж буй намынхаа үзэл баримтлал хөгжлийн загварыг үнэлэх бус харин энэ нам намайг цаашаа даргуулах уу? Энэ ах сонгуульд ялгаад намайг ажилтаа болох уу гэсэн явцуу ахуйн төвшний эрх ашигын үүднээс улс төрийн сонголтоо хийж байна. Аймагт бид Монголын төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх энэ үйлчлэгийг сайжруулах төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх энэ төрийн албан хаагчдыг ёс зүйтэй энэ иргэдтэй нэг сэтгэл ханамжтай үйлчлэгээ хүргэдэг болгох юмыг л энэ бол хувь хүн цаашлаад нийгэм бүхэлдээ үнд цэцүүд үзэл санаагаа гээсэн ноцтой шинж. Улс төрийн нам өөрөө улс төрийн аргаар ард түмний сонголтоор төрийн эрхийг авч үзэл баримтлалынхаа хүрээнд мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж зөв зохистой засаглаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл үүний ганц хүний албан тушаалын хүсэл шунал цаашлаад хэсэг бүлэг этгээд эрх ашигтай хутгуул улс үндэстэн урагшлах уус харин эсэргээрээ унах уруудах тавилан тохионо. Өнөөдөр Монголын намууд ижилслийн хямралд гүнзгий нэрвэгдсэн. Энэ хямралын үед намууд хоорондын бодлогын ялгаа алгуулж, ард түмний дунд итгэлцэл унж, эцэстээ систем бүхэлдээ өөрчлөлтийн босгон дээр ирдэг гашуун төвхтэй. Өнөөдөр Монголд болж буй процесс яг энэ зам руу орсон. Улс төрийн намууд үзэл санаагаа эргэн сэргээж, залуучуудын ухамсарт үзэл санааны ач холбогдлыг суулгаж, төлөвшүүлэхгүй бол арчилал мөхөх бодит эрсдэлтэй нүүр тулна гэдгийг давтан хэлье. Ажиллуулахгүй гэсэн хууль байхгүй л дээ. Ер нь бол чадвартай, боловсралтай, гөрөөр ажиллая гэж батсан бол бас болно. Гэхдээ тэр хүний зэрэг дэв ажлын туршлага, бас төгссөн боловсрал энэ төр ямар байгааг харуулж байна. Түүнээс ч зүгээр л нэг дарга давхиж байгаа л, дарга дагаж явж байгаа л, дагын туслах хийж байгаа л одоо тийм залуучууд маш олон байна. Маш чадвар муутай, хүнтэй сарчиж чадахгүй, нэх одоо ийм дээрэнгүй харьцаатай тэгэл юу л юу хийчих гэсэн юм нэг царцаа шиг залуучууд аягүй их болсон байна шүү дээ. Бид нар одоо их хурлын гишүүд дунд ч тийм залуучууд байна. Тэгэхээр ер нь хүн нэг тодорхой хэмжээгээр төлөвшөж, ажил амьдралын туршлагатай болж төрийн албанд орвол ер нь их зөв юм байна. Жишээлбэл өнгөрсөн 4 жил Монгол ардын нам арчсан намаас залгасан олон нийт хүн намаас илүү ихийг хүлээсэн. Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ хүн болгон өөрчилж, зүүнний үзлээ баруун төвийн үзэл баримтлалаар сольсон. Тэгвэл нөгөө хүн намыг зүүнний нам байхад гишүүнээр илсэн хүмүүс намаас гарсан. Ер нь тэдний үнд цөл үзэл баримтлал хэрхэн замхарсан бэ? Цаашлаа тэднээс хүн намын удирдлагууд манай нам үзэл баримтлал 180 градус эргүүлээд барууны нам болох гэж байна шүү гэж адаглаад
гишүүдээсээ санал асуусан уу гэх мэт маш олон асуулт гарч ирнэ. Зүүнний үзэлтэй намын ясан үед бол халамжийн бодлоготой энэ дээрээ илүү төлхөө яваад барууны намын ясан үед нь бол бизнесийн орчин тааламжтай болоод бизнесүүд сайжраад эдийн засаг томроод за тэрний дараа зүүнний нам нь нөгөө томрсон эдийн засгаас халамжийн бодлого яваад тэрний дараа ингээд ийм ингэж баланслж яваад хөгжил бол батлагтай байна. Тэгэхгүй аль нэг тал руугаа хэтэрхий төвлөрөхөөр асуудлаа яаж шийдэх болов төвсгөлийн аргаар л шийддэг. Өнөөдөр Монголын улс төр бас мэдлэггүй зуд нөөрлөх болсон. Энэ бол улс орны хувь заяа ямар ч хамаагүй өөрсдөө ажилтай орлоготой байхын төлөө уралдсан цүнх баригчд юм. Тэд бодлого боловсруулахын оронд даргын зүгийг барьж, эрх мэдэлд ойлгоноож, эх орноо бодохын оронд халаасаа дүүрхийн төлөө өхөлдөн тэмцэцгээдэг. Тэд арчилд ярьж, чэжийн дэлгэдэгч, цаагаараа эрх баригчдыг зусардах занг төгс эзэмсэн хөлсний боолгод болсон гэдгийг дурдхан зүйтэй. Ухаагаар хэлбэл одоо сугны үс гэж ярьдаг шээ манайхан. Дарга нарын бөхс толгоогч нар өнөөдөр төрд дээшээгээ гарцсан яамаа гэдэлч юм уу одоо тэр төрийн тутам байгууллагын дарга нар хийсэн усуд өнөөдөр энэ манай Монгол улсын хөгжлийг бий болгох ацаач байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр намууд улс төрийн үзэл баримтлаа гээснээр улс их орн ямархан хувь тавилантай туулдгийг улс олон улсын жишээн дээр авч үзье. Халтарч сард киноны эх орн Венесуэл 2 том ном 20 дугаар зууны сүүлээр анханасаа либерал нөгөө социал демократ улстай байсан ч дараа нь эрх мэдэл будаалцдах газрын тосны байлгаа хуваах дээр төвлөрч бодлогын ялгаа нь уссан. Үзэл баримтлах намуудын хоорондын авилга өвөл дайны улмаас иргэд бухимдаж 1998 онд Уго Чавес гэх популист хүн гарч ирсэн. Уго Чавес шинжлэх нэрийн дор ажлыг нурааж Венесуэлийг дампуурал руу чирсэн. Президент Венесуэлы Уго Чавес скончался от последствий ракового заболевания. Об этом в телеобращении к нации объявил вице-президент Николас Мадуро. Напомню, в декабре прошлого года руководитель Венесуэлы перенес 4-ю операцию по удалению опухолей и с тех пор ни разу не появлялся на публике. Уго Чавес родился в 1954 году в семье школьного учителя. В 1999-м он одержал победу на президентских выборах, а спустя 3 года был свергнут в результате государственного переворота. Но, однако, уже через 2 дня сумел вернуться к власти. В прошлом году Чавес был избран президентом Венесуэлы на очередной срок. Аргентинд пиронист нам анх хөдөлмөрчдийн эрхийн төлөө явдаг байсан сүүлдээ баруун зүг айлч бодлогын үзэл баримтлалыг ашиглаж эрх мэдэл хадгалах гол зорилготой болсон. Ингэснээр бодлогын тууштай байдал алдагдаж Аргентин олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл алдсан. 2001 онд Аргентин үндсэндээ эдийн засгийн сүрэлд орж олон сая хүн ядуурсан. Ливан улсад өнөөдөр юу болж байна вэ? Улс төрийн намууд шашин хоорондын харилцаанд анхаардаг байсан ч айчмаар үзэл баримтлаа алдаж зөвхөн бүлэглэл бүр өөрийн иргэшгийн төлөө ажиллаж ирсэн. Үүний үр дүнд банк санхүүгийн систем нурж төр засаг нь авилгаа сууж бүрэн дампуурсан. Ливаны Хизбулла бүлэглэлийн эсрэг хураа замын цэргийн ажиллагаа болон агарын тогтолгоогоо өргөжүүлж аюулгүй байдлын орчин уудсантай холбогдуулаад Америкийн нэгдсэн улс, Британи, Япон, Европын холбооны улсууд Лива улсаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байна. За Британи улс гэхэд Ливанд оршин суугаа иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилгоор Бейрут хот руу тусгай үгийн онцгой илгээсэн байна. Өнөөдөр Ливан дэлхийн хамгийн том инфляц ажилтгуудтай улсуудын нэг болсон. Эцсийн эцэст хэлэхэд улс төрийн намууд үзэл баримтлахгүй болох нь авилах институцийн уналт эдийн засгийн сүрэл авчирдаг. Харин үзэл санаагаа чамд хатгалдаг намууд нийгмийн тогтвортой байдлын тулгуур нь байдаг.